Don't give it up. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе намааг Ука төмөр гэдэг та бүгдийн маань ажил үс амжилтаар дүүрэн байгаа гэдэгт би маш их итгэлтэй байна. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнтэйгээ амжилтын тарин номынхоо 4-р бүлэг болох анхаарлаа хянснаар амжилтаа 2 дахин архиулах нь гэдэг бүлэг байгаа. Тэгэхээр энэ бүлэг дээр нэмж хэлэх хэдэн зүйл байгаа түүнийг хуваалцах хүсэлтэй байна. Амьдралаа өөрчилж эхлэхэд туслах ганцхан зүйл бий. Тэгэхээр энэ ганцхан зүйл юу вэ? Энэ ганцхан зүйл элбэг дэлбэг амьдралыг үүсгдэг, өвчин зовлонгоос ангижруулж чаддаг, оюун ухааныг тэлж өгдөг, ад жаргал баяр баясгалан авчирдаг, мөн сүрэг мэдрэмжүүдээс ангижруулж өгдөг, сэтгэл санааг хүртэл ариусгаж өгдөг. Тэгэхээр энэ ганцхан зүйл юу вэ? Энэ ганцхан зүйлийг та мэдэж байгаа. Энэ ганцхан зүйл бол миний бас ярих дуртай сэдвүүдийн нэг байгаа. Энэ бол талархал. Талархлаа өдөр бүр илэрхийлж чадсанаар бид амьдралаа өөрчилдөг. Танд өнөөдөр юу байна түүндээ таларх. Хэрвээ та байхгүй зүйлүүд дээр эсвэл үсээгүй зүйлүүд дээр өнөөдөр анхаарлаа төвлөрүүлж байгаа бол танд өнөөдөр юу байна тэр байгаа бүхэн хизээж хангалттай хүрэлцэхгүй гэдгийг би хэлмээр байна. Тиймээс хэрвээ таны эргэн тойронд байгаа юм хүснээр болохгүй, санснаар бүтэхгүй байгаагаас болоод өнөөдөр та уралж байгаа бол мөн сэтгэлээ зовоож байгаа бол сэтгэл санаагаар унаж байгаа бол түүнийг анзаарч мэдэж байгаа тэр л үедээ талархлаа илэрхийлээд үзээрэй. Талархал илэрхийлснээр тэр даруй сэтгэл санаа хүртэл өөрчлөгдөхийг та мэдрэх болно. Бид сөрөг бодол дээр анхаарлаа маш хурдан төвлөрүүлж чаддаг. Үүнийг өөрчилж эерэг зүйлүүд дээр хурдан анхаарлаа төвлөрүүлж сурахын тулд өдөр бүр талархлаа илэрхийлж, яг өдөр бүр бид шөдөө угаадгийн адил амьдралынхаа өдөр тутмын хөвшил болгож хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээ ингэж чадвал бидний хайр дурлал, найз нөхөрлөл, мөн мөнгө санхүү, эрүүл мэнд хүртэл эргээр өөрчлөгдөнө. Тиймээс таны аль хэдийн байгаа зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тус болж магадгүй гэх зүйлүүдийг өнөөдрийнхөө бичлэг дээр би оруулахыг хүслээ. Миний амьдралд таарсан 3 сайхан хүн хэн бэ? Түүнийгээ бич. Миний хийж байгаа ажлаас таалагддаг 3 зүйл юу вэ? Түүнийгээ бич. Миний амьдарч байгаа орчноос таалагддаг 3 зүйл юу вэ? Түүнийгээ бич. Миний амьдралд тохиолдсон 3 азтай учрал юу вэ? Түүн дээр анхаарлаа төвлөрүүлж түүнийгээ бич. Надад заяасан 3 сайхан зан чанар юу вэ? Түүнийгээ бич. Миний амьдралдаар сурч мэдсэн 3 сайн зүйл юу вэ? Түүнийгээ бич. Миний хийж бүтээсэн бахархууштай 3 зүйл юу вэ? Түүнийгээ бодож олоод бич. Энэ бүгдийг бичээд талархлаа өнөөдөр илэрхийлээрэй. Тэгэхээр талархлын тухай олон хэрэгтэй мэдээллийг амжилтын тарин номоос үргэлжлүүлэн уншаарай. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараа цааш нь найз нөхөдтэй түгээж болно. Мөн өнөөдөр миний танаас асуух асуулт юу вэ гэвэл та өнөөдөр анхаарлаа юун дээр төвлөрүүлж байна вэ? Та юунд талархаж байна вэ? Үүнийг надтай хуваалцахыг хүсвэл доор сэтгэлдээ үлдээгээрэй. Тэгэхээр та бүхэнтэй их хүрсэн баярын мэндийг хүргэе. Мөн талархлаар дүүрэн өнгөрөөхийг хүсэн өрөө хүс хийхөр Ука төмөр Лос Анжелес.